Бидний сурч бол Япон солонгосуудыг амиа их хорлоо гэж бододсон чинь яг юм дээр монголчууд амиа их хорлоо гэж. Тэг байж байгаа нэг тийм амиа орж ийнэ гэхээр тэр нь дандаа ирчүүд байдаг байсан. Илгэний хорт авдраар нас урж байгаа эртэчүүд дүүрэн багдаг. Тэгээ тэрүүгээр бид дахиад дэлхийд нэгдүгürt болсон. 50-наас болж жилдээ 4-5 мянган хүн Монголд өгч байна. Эр хүн болгон өөрөө өөртөө эзэн байгаа тэр байдал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд бас нөлөөтэй болох гэдэг юм л да. Сайн хөвгүүд бий болох, сайн үр удам бий болох тийм ээ. Тэгээ манайх ч гэсэн ерөөд бол одоо хөвгүүдийн анхаарал хандуулахгүй болохоо байсан байна гэсэн зүйл орж иж байна. Энэ удаагийнхаа бид хамтран явж подкастын оюун бодол гэдэг удаагийн дугаар Монгол хүний халуун сэтгэлтэй үзэгчдэд сайн үсийг сануулж үлээх гэсэн баг ухамсар гэдэг. Амар мэнд байцгаана уу. Ухамсарын хүч подкастыг маань үздэг, сонсдог та бүхэндээ өдрийн сайхан мэнд төргийа. Өнөөдөр би та бүхэнд маш сонирхолтой нэгэн зочныг урьж, маш сонирхолтой ярилцлагыг хүргэх гэж байна. Бид хоёр зочддоо эрчүүдийн тухай, эрчүүдэд тулгамдаг асуудлуудын тухай, Монгол үндэстний тухай маш сонирхолтой зүйлүүдийг хүргэхээр бэлдсэн байгаа. Тэгээ манай нэвтрүүлгийн зочин бол ЦЭПУ эмнэлгийн эмч, эрчүүдийн эмч Ариун Баяр маань байгаа. Ариун Баяр маань бол үе дамжсан эрчүүдийн эмч. За тэгээд эрчүүдийн төлөө үе удман зориулж хөл сүчэн зориулж байгаа нэг юм эрхэм хүндтэй хүн байгаа. Тэгээд мэдрийн нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч зочилсан танд баярлалаа. Манай үзэгчдэд бас өөрийгөө давж байгаа бас танилцуулаад өгвөл яриа маань илүү сонирхолтой цаашаа хоёлаа явах гэж бодож байна. За. Бүгдээр нь өдрийн мэнд төргийм. За, намайг бол Цэдишээ Ариун Баяр гэдэг. ЦЭПУ эрчүүдийн эмнэлгийн хэмж. Тэгээ манай эмнэлэг маань бол циркийн зүүнэлт байдаг. 1996 онд байгуулагдсан. Одоо бараг 30 жил болж байгаа. Тэгээд ер нь бол нэг манай эмнэлгийн нэрэн дээр бас хүмүүст бол гайхс хийдэг. Тэгээд тэр маань бол ЦЭПУ гэдэг нь Цэдиш Прүсер гэдэг аав хоёр маань нэр байгаа. За, манай эмнэлгийн маань одоо бас нэг мото ч юм уу урайж юм бол тэ нөгөө Монгол эрчүүдийн эрүүл мэндийн манаа тэгээд за. Бас нэг хальт зэрэг шиг бодсон. Тэгээд зүтгэдэг хүмүүс явж байгаа. Тийм байж тээ. Бараг 30 жил одоо тэгээд зүтгэж байгаа. Зүтгий гээл ингээл ерөөсөө. За. За тэгээд тань дээр очиж байгаа тань дээр бол өдөр тутамдаа л олон эрчүүд очиж байгаа бах. Тэгээд тэр олон эрчүүд бүгдээрээ зөвхөн өвчин зовоороо биш ар гэрийнхээ амьдралын асуудлуудыг тэгэл сэтгэл зүйн асуудлуудаа ажил төрлийнхөө магадгүй асуудал гэдэг ч гэсэндээ их олон асуудлуудыг өвчин зовоортойгоо хамт авч очдөг байх л да. Тэгээ яг энэ эрчүүдтэй тулж ажиллаж байгаа энэ голомтон дээр нь байгаа хүний хувьд эрчүүд биднэрт ер нь ямар далд асуудлууд байгаа вэ? За, ер нь нөгөө эрчүүдийн шинжлэх ухаан болчиход байна шүү дээ. Анагаахын шинжлэх ухаан. Тийм ээ. Тэрнийг болохоор чи яг нөгөө анагаахын нэршлэр бол андролог гэдэг. Андролог. Энэ нь бол нөхөн үрж хүн салбар байхгүй юу? За. Тэгэхээр нөгөө эмэгтэйчүүдийн чинь бол одоо хүүхэдтэй болоход нь эмэгтэйч хэмжээр бэлдэж байгаа тийм. Гэтэл бид нар болохоор ч юм бол нөгөө эрчүүдийн аа болоход нь бэлддэг. Тэгэхээр хоёр талаас нь бэлдсэний үр дүнд тэн чинь үр хүүхэдтэй болох хэрэгтэй байдаг. За, тэгэнгүүт нөгөө тэр бэлдэх процесс дээр зөндөө асуудал гарч ирж байгаа шүү дээ. Жишээлбэл манай эрчүүдээр бол одоо бэлгийн зам өвчин, түргүүлчхан өрсөлд, төмсгний өрсөлд гэл. Тиймэрхүү өрсөлдөй хол мэдээж хүүхэдтэй болоход хэцүү. За, дараачийн асуудал нь дааврын асуудал гэдэг. Өөрөөр бид нар чинь нөгөө хүүхэдтэй болох одоо бэлгийн ажил мэжлийн тэр бүх чинь ерөөд бол дандаа даавартай холбоотой. Тестостерон даавартай холбоотой. Тэгэхээр тэр дааврын асуудлуудыг бас эмчлэх хэрэгтэй байдаг. За, тэрнээс гадна ер нь одоо эн чинь эрчүүдийнхэн маань сэтгэл санаа манааны асуудал бас давхар ороод ирдэг. Тэ сэтгэл хөдлөлийн асуудал ороод ирнэ. Тэгээ бэлгийн сулралын асуудал ороод ирнэ. Тэгэхээр энэ бүгдийг ерөөдөө биднес эрчүүдээр эмчилж өгдөг байгаа. За, тэгээд ярихаар ч юм уу одоо нөгөө эрчүүдийн ярих юм бол нөгөө Монголын хүн амын 70% эрчүүд байгаа л тийм. Тэгэхээр эрчүүдийн маань одоо сайн сайхан байдал маань одоо биднес дээр шууд хамааралтай болчиход байгаа. Тэгэхээр ерөөдөө явж манай эрчүүд маань Монгол улсаа хөгжүүлж чадчихна уу гэдэг нь бас л биднэрт бас хамааралтай асуудал болж ирээд байдаг. Тийм байна. Тийм шүү. Манай эрчүүдэд бол нэг юм асуудал нийтлэг байдаг юм шиг надад санагддаг. Тэр нь юу вэ гэхлээр асуудлаа нуудаг. Тэгэд бүр нэлээд эцэстэн тулгаж жаад бүр яалтчгүй болоод хандах газар авчдаг. Тэнийг эерэг өөрсдөө илэрхийлж чаддгүй, өөрсдөө төлөө явж чаддгүй. Эмэгтэйчүүд бол нэг мэдрэмж өндөртэй учраас ингээл
Жохон асуудал болохоор л ингээл нэмдэг домлог гээл хүн амтан гээл ингээл наашаа цаашаа явдаг. Ирчүүд бол жоохон энэггүй талдаа тэгэл ингээл явж байгаа л бүр эцэстэн тулгаал ирд юм шиг санагддаг шүү дээ. Танд тиймэрхүү мэдрэмж байдаг уу? Ер нь яг таа. Би бас нэг нэвтрүүлэг дээр орохдоо ер нь ирчүүдийн голцоо өмөрөх өнцгөөс ер нь голцоо яриад байдаг. Ирчүүд маань айгүй хойрог, эрүүл мэндэд анхаарал хандуулдаггүй үднэс гэл ячих гээд идэхгүй юу? Нөгөө хөтлөгч нь чил эмэгтэй хүн байлаа гэж үзээ. Тэнгүүт тэгэхээр танаа нөхөр одоо тэгээд ажиллаа хийгээд мөнгө олоод үр хөвгөдөд тижээхгүй тэгэл имлэгэр явах хэрэгтэй шээ. Тийм. Тэгэхээр энэ эр хүний чинь гол үүрэг нь угаасаа тийм. Тэгээ ерөөд нөө эр хүн гэж ярихаараа биднээс нэг талаараа бас энэ чинь бас байгалийн бодгол гэж бодох хэрэгтэй. Тийм. Чил байгалийн бодгол бүү биднээс ингээд нэг азарган чоноор ингээд хүмүүсийг төсөөлж ярьдаг хгүй. За нэг сүрг байлаа. Тэнгүүт л нэг азарган чон байлаа. Азарган чон маань тэгээд одоо ам ангаа хийхгүй тэгэл би өвдөж ин гэд хөвтөд энэ тиймэр хүн байхгүй шүү дээ. Тэр чинь сүргээ хамгаалах хэрэгтэй. Тижээх хэрэгтэй. Тэгэхээр тэр азарган чон маань одоо тэгээд шархацсан ч бай анд явна. Одоо тэр үгсэн ч хамгаахгүй яаж чижгал ан олж ирээд одоо бэлтрүүдэд тижээх хэрэгтэй. Өөрөлд тэр нөгөө дандаа өөрийнхөө дандаа хойш нь тавьдаг. Тэгэхээр энэ зан чанар болохоор ч нөгөө байгалийн энэ зан чанарыг манай ирчүүдэр бас л байгаа. Тэгэд бид нар ч байгалийн бодгол юм чинь. Тэгэхээр эрэгтэй хүн өвдөжсэн ч бай, зовжсэн ч бай хамаахгүй ажиллаа хийгээд цалингаа олоод арга гэрээ тижих хэрэгтэй. Тэгэхээр ирэхэд бол дандаа өөрсдөө юм золиослох тийм сэтгэл зүй угаасаа байж байгаа. Тэрний нь болохоор ч бол хүмүүс бас нэг сул тал гэж харах гэдэг. Тэрэн дээр нь би бас өвлөмжшөрдөг байхгүй. Үгүй одоо энэ 5 толгой, оюутлогоо гэж урагшаа уурхаанууд байна. Тэ 2-7 хоног, сар, 3 сар, 6 сар мараар тэр хүмүүс чинь энэ ажлыг хийж байгаа. Мэдээж гэртээ харахыг хүсэж байгаа. Амрахыг хүсэж байгаа. Хүүхдүүдийг харахыг хүсэж байгаа. Гэхдээ тэр хүмүүс маань тэ зориг гаргаад энэ ажиллаад байгаа байхгүй. Зөөрөө төвчээд л ингээд ажиллаж байгаа. Тэгээд өөрийнхөө зовлон зүдгүүрийг төвчээд явж явах нь өө энэ үзүүлдэггүй одоо хойрог мойрог гэдэг. Тим өнцгөөс ингээд харж тайлбарлах гэдэг. Тэгвэл яах вэ? Гэхдээ ерөнхийд бол яах вэ? Ер нь бол тэр хүн угаасаа зөрүүлтэн хэмжээнд төвчих ёстой. Угаасаа л эр хүн тэр гал руу дайрах ёстой. Тэ манай онцгойн чинь тэгэл гал руу дайрал явж байгаа шүү дээ. Тэгэл үр дүнд нь бас амиа өргөдөг. Гэхдээ л тэр хүн чинь бол тэгэл үүргийг гүйцэтгэж байгаа байхгүй. Нэр төртөөр гүйцэтгэж чинь. Тэгээд ерөөхдөө очиод ажиллаа хийнэ гэж бас л нэр төр хэрэг тэ. Одоо жишээлбэл ингээл зөндөө олон хүмүүс байгаа шүү дээ. Хар үүрээр босоол ингээл ажиллаа хийгээл тэгэл одоо хаасан 5 цаг гэхэд нөгөө манай автобусны жолооч нар хүртэл явж л байна. Одоо хин ч гэсэн гэртээ унтахыг хүсэж байгаа. Тэгтэл тийхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөхдөө бол тэр чинь ингээд нөгөө хөдөлмөр хийнэ гэж юм бас эр зэрэг. Тэгэхдээ ерөөхдөө бол тэрнийг бас үнэлэхгүй байна. Тэгэхээр хэнэггүй байдлыг ямар үед гаргаж болохгүй. Тэсвэр төвчээртэй байдлыг үргэлж гаргаж байгаа юм байна. Сайн байна. Тэ. Хэнэггүй байдал нь бас нэг дутагдал болчих гээд байх тал байгаа юм шүү. Яг тэ тэрнийг одоо төрөөсөндөө би нэг хэнэггүй гэдэг нь бас ч бол хэрэглэхийг дургу. Нөгөө л ихчүүдийн нөгөө муулах өнгө орж ирнэ гэх гэдэг байхгүй юу? Нөгөө эр хүн маань бол тэгэл ерөөсөө л эцсийн үлдэл нөгөө тий. Бүр байглаас заяатсан гэж юм байна шүү дээ. Эцсийн үзгээл идэг, зүтгээд идэг. Тэнгүүт л хажуунаас нь нөгөө хоруудар чинь арга билгийн асуудал байгаа шүү дээ. Өдөр шөнө гэдэг шиг хажууд нь юуны тулд бас хажууд нь эмхтэй хүн гэж үүдэг лээ. Нөгөө эмхтэй хүн маань тэр талын нөгөө хүндээ сануулад анхаарал хандуулад халамжлаад явж байгаа. За миний хөгшин одоо чинь өлөн сойр бол ингээд ядартлаа ажиллаж байна. За миний хөгшин одоо чи очиод бие үзүүлээ. Миний хөгшин чи энд омега 3 уугатгаа. Өөрөөр тэгжихгүй бол ерөөсөө л эн чинь нөгөө эрчүүд өөрсдөндөө бол моторыг насаалцсан урагшаал ерөөсөө зүтгэх гээд идэг. Хажуугаар нь тэр нөгөө моторын тоснд багч чинь нөө дугууны хин багч чинь нөгөө эмэгтэйчүүд нь шалгаж өгж явуулах л хэвээр. Тэгвэл манай эмэгтэйчүүд бас тий халамж анхаарлаа эрчүүдтэй хандуулж авахгүй бол цаадуул чи ер нь бол тэгэл зүтгэсээр байгаа л бие барахал тийм л тийм Монгол улсын төлөө зүтгэе, гэр бүлийн төлөө зүтгэе, эхнэрийн төлөө, хүүхдийн төлөө зүтгэе гэл тэгэл одоо ерөөхдөө бол тартагтал явчих гээд идэг. За тэгэд өнөөдөр хоёлаа нөгөө эрчүүдийн олон улсын эрчүүдийн өдрөөр ингээд уулзж байгаараа бас нэг онцлогтой байгаа шүү дээ тий. Тэгээ бид нар чинь уул нь бол 3 сарын 18-ыг л эрчүүдийн баяр гээл тэмдэглээл байдаг штэ. Цэргийн баяр гээл тий. Цэргийн баярыг далимдуулж тэмдэглээл байдаг. Яг олон улсынхаа хэмжээнд бол албан ёсноор баталсан өдөр нь энэ 11 сарын 19-ний өдөр юм байна гэдгийг би танаас л сонсч байна л та.
Өнөөдөр л. Тий. Тийм. Тэгэхээр ч нөгөө энэ дээр харж байх та. Яг юм дээр одоо ингээл нөгөө эрчүүд зориулсан юу вэ гэхээр л одоо эрчүүд зориулсан нэг өдөрч байхгүй байхгүй. Эмэгтэйчүүд зориулахор чинь Мартин 8, Валентин 2 6 сарын 1 хүртэл тийм их хүрцгийн баяр болгоцсон. За тэгээд цэргийн баяраар ч гэсэн би цэрэг хаасан гэсэн эмэгтэйчүүдэнд бол баярлчихна. Эрчүүд ер нь юу ч болтгоо. Тэгэхээр дэлхийд яараа ингээд нэг өдөр байна. Тэр өдрийг одоо биднээс эрчүүдтэй тэр 365 өнөөс нэг өдрийг өгчөж л гэдэг байхгүй юу? Тэгэхээр энэ өдөр яах гэдэг юм бэ гэхээр л одоо эрчүүдийн дунд л угаасаа асуудал байна. Тэгэхээр энэ асуудлаа хэдүүлээ сайхан ярилцъя. Тэгээ ярилцах юм бол биднээс одоо шийдлийг олж харах гэдэг. Тэгээд шийдээд ингээ урагшлаа юу? Тэгэхгүй болохоор ч юм бол нэг ийм асуудал гараад байна л да. Бүхэл юм чинь тэгээ сайтай муутай арга билегээл төрүүчийн ярьсан шиг одоо гэр бүлэгд чинь аав ээж гэж хоёр байна. Монгол улс дээр чинь тэгээ эрэгтэй эмэгтэй хүмүүс байгаа. Аль алины тэгш бэжж энэ хөгжих ёстой. Жишээл одоо Монгол гэргийн баг нь хоёр баг нь л. Нэг нь өндөр баг нь нэг нь нам баг нь хичүүлэх болох уу? Тоонууд ээжсэн юм болоо шүү дээ. Жайжгаагаар бол. Тэгэхээр ч юм бол эрэгтэй эмэгтэй хүн хоёр маань тэгш эрэгтэй Монголд байжж Монгол улс хөгжих ёстой. Тэгтэл эрчүүдийн ингээд доош нь тавьчихсан. Тэнгүүт нөгөө гэр нь хазаачих. Тэгээд Монгол улс ингээд өөдлөхгүй байна гэж яриад байдаг. Тэгэхээр нөгөө эрчүүдийн ингээд одоо жишээл одоо статистик аваад үзэхэр чинь нөгөө босралтай эрчүүдийн тоо маань одоо шингэл дээд сургууль төгсөж байгаа, магистр болж байгаа, профессор болж байгаа ингээд доктор болж байгаа хүмүүс ингээд процентээр аваад үзэхэр эрчүүд нь аягүй цөөхөн багт. Тэр ч юм бол тэнцүү байж хөгжих гээд байна шүү дээ. Монголд ангаах хаа Монголд нийгэм тэр хөгжих гээд байдаг. Гэтэл доош нь ингээд татчихсан. Тэгэхээр хэрвээ биднээс ингээд тэнцвэрт байдлыг хадгалчих юм бол биднээс ингээд цаашаа явах гээд байдаг. Хүн болгон нэг тийм хөгжмөө гоё оронд амьдрахыг хүсэж байдаг. Тэгсэн хэрнээ яагаад Монгол улс хөгжихгүй байна гэсэн асуудал гараад ирдэг. Тэрэнд бол эрчүүд маань тийм хийн гарцсан. Тийм байна. Одоо моторын тос нь дууссан, бензин дуусчаад байдаг. Тэгээд тэрэн дээр биднээс ингээд туслах юм бол Монгол улс маань хөгжих гээд байдаг. Тэгэхээр энэ өдрийг бас нэг юм эрчүүдийн асуудал дээр төвлөрдөг. Ямар асуудал байгаа юм бэ гэдгийг шийдлийг нь ярьдаг, анхаарал хандуулдаг. Тийм өдөр байх нь ач холбогдолтой. Үндэсний хэмжээнд ч, улс орны хэмжээнд ч, айл гэрийн хэмжээнд ч ач холбогдолтой байж таарах гэдэг нь тий. Одоо нэгэн л хүн юм чи амьдрал юм чи хүмүүс дээр асуудал байгаа. Тэгээ дотор нь юу болж нь болохгүй байх бас тэрнийг бас ирчүүд бас ярмаар л байгаа байхгүй. Нэг л хүн юм аа тий. Тэнгүүт л одоо статистикээр үзэхэд ч юм бол нөгөө эрчүүдийн дунд маа амиа хоролтоор биднес аягүй дээгүүр яваад байна. Тэгэхээр нөгөө хүн амын дунд ч одоо тий одоо тэдүүн хаамд ногож байгаа хүн амиа хоролтоор биднес чинь дээгүүр авчлаа. Дэлхийдээ бүр дээгүүр гараад ирсэн байна. Биднес л орч юм бол Япон солонгосуудыг амиа их хоролдог гэж бодоодсон чинь яг юм дээр монголчууд амиа их хоролдог гэдэг. Тэр дотроо эрчүүд маань. За дээрэс нь нөгөө юу гэдэг шүү дээ илгэний хорт авдраа гэдэг. Илгэний хорт авдраар нас урж байгаа эртэйчүүд дүүрэн байгадаг. Тэгээ тэрүүгээр бид дахиад дэлхийд нэгдүгürt орсон. Тэгээ ерөөхдөө элдвийн зэн хорт авдар мавдар гэдэг дандаа болохгүй юмараа монголчууд дээгүүр тэгээд статистикийг дээшээ авч байгаа хүмүүс нь голцсон монгол эрчүүд байгаа. Тэгэхээр яагаад гэсэн асуудал гарч ирэх ёстой шүү дээ тийм. Яагаад биднээс ийм байдалд орчих вэ гэдэг. Яагаад. Тийм. Тэгэхээр чинь тэрнийгээ биднээс ярилцмаар байхгүй. Тийм шүү дээ. Яг ингээ эрчүүд маань юунаас олж өгөх вэ? За шалтгаан тодорхойлчлаа. За арх уулаа, тамхи татлаа, инглээ тэглээ, тэднээсээс болоод ингээд хүний амь хорогдоод байна гэд статистик гарчлаа. Тэнгүүл тэрэн дээр биднээс ажиллаад тэр асуудал шийдэж болохоор байхгүй. Жишээлх юм бол одоо тамхинаас болж жилдээ 4-5 мянган хүн Монголд өгч байна. Статистик байна. Тэр тоог мэдж байгаа, юунаас олж мэдж байгаа юм чи биднээс шууд тамхин дээр ажиллаж болох байхгүй тий. Тамхинаа татварыг нэмэл. Тэгэл хин дуртай авах болцоогүй таасаг хэрэглээ болгож өртөө. Тэр зайшгүй одоо өдөр тутмын хэрэглээ болох ямар шаардлагагүй. Тэрнийг татлаа гэд хүн эрүүл болохгүй, амьдрал сайхан болохгүй. Стресс арилахгүй. Тэгэл бид нар ч нөгөө асуудал тодорхой болонгууд одоо шийдэл ингээ амархан гарч ирдэг. Энэнд анхаарал хандуулдаг өдөр уул нь бол дэлхийд ингээд нэг тогтоцсон юм байна. Тэгээ манай улсын хувьд энэ дээр ер нь яаж анхаардыг? Эрчүүдтэй анхаарал хандуулдаг улс ор мөн үү? Тэрний чинь тэгэл яхахтай угаасаа эрчүүд өөртөө л хариулж шүү дээ тий. Би тэр хүн болгоо өөртөө мэдж байгаа гэж юу? Тий өөр хүн болгоо л мэдж байгаа шүү дээ. Зайшгүй би хэлээд байгаа ерөөхдөө ямар ч шаардлага байхгүй. Ямар төвшөнд байгаа вэ гэдэг мэдэж байгаа. Тэгээд энэ эрчүүдийн өдөр маань тий International Men's Day гэсэн нэртэй. Тэнгүүтлийн эн чинь жил болгон өөр ингэсэн урайтай. За.
Тэгэхэд энэ жилийн уран нь болохоор ч юм бол эрчүүд хөвгүүдэд анхаарал хандуулъя гэсэн үг. Өөрөөр хөвгүүдэд анхаарал хандуулахгүй болохоо байсан байх шүү гэдэг. Дэлхийд яриад гэж яриад байна л да. Тэгээ манайх ч гэсэн ерөөд бол одоо хөвгүүдэд анхаарал хандуулахгүй болохоо байсан байна гэсэн асуулт орж иж байна. Тэгээд яагаад хөвгүүдэд анхаарал хандуулах ёстой юм бэ гэдэг. За тэгэхээр бол нэгдүгээрт сүүлийн үед ер нь сошиалаар ярьж байгаа те. Ер нь 10 жилийн босрлын асуудал хэцүү байна. Тэ. Сурах муурхаас гадна энэ чинь хүмүүжил ерөөсөө 10 жил ерөөсөө олгохдохгүй байна гэдэг. Уг нь бол энэ чинь Монгол уламжлалаараа энэ чинь бол нөгөө гэрийн хүмүүжлэгдэн байсан. Тэгээд Монгол уламжлал ёс заншлаараа дагаад энэ чинь бол одоо хүмүүжлэлтэй монголчууд гарч ирдэг гэсэн. Гэтэл нэгдүгээрт нөгөө гэрийн сургалт гэрийн хүмүүжил байхгүй болсон. Бүх юмыг сургуульд ингээд даатгадаг болсон. Сургууль маань үндсэндээ бол хүн хүмүүжлэх талын програм байхгүй. Өөрөөр зөвхөн мэдлэгээр одоо цэжлүүлэх, бөмбөгдөх тийм програм л болчихсон. Тэгэхээр нөө хүн маань одоо яг хүн шиг хүн болж гин үү, хүний яс зан чанар ер нь сууж гин үү, нөгөө утга уран зохиолоор хүмүүсийг төлөвшүүлдэг, энэрэнгүй сэтгэлтэй болгодог тэр бүх програм нь арчсан. Тэгэл ерөөхдөө бол одоо зүгээр нь одоо гар утасны шалгааг байхгүй болчих. Гар утасны дотор мэдээлэл байна уу? Байна. Бидүүсийн тархинд мэдээлэл байна уу? Байна. Гэхдээ нөгөө гар утасны дотор сэтгэл байхгүй, сүүлийн үед бас сэтгэл бас байхгүй л гэж л. Тийм байна тий. Тэгэхээр нөгөөх маань буцаагаад нэг ингэ нурах гэдэг байхгүй. За жишээлх юм бол одоо ингээд юу гэж байна? Охтууд хөвгүүдийг бүүлээд чинь нэг сатлага гарч ирж байна шүү дээ. Хөвгүүдийг болохоор ч охтуудыг хүнддэг гэд хүмүүжүүлсэн байдаг. Охтуудыг хөвгүүдийг хүнддэг гэсэн юм бол хүмүүжил байхгүй. Тэгэхээр энэ охтууд болохоор ч бол зодож болох хэрэгтэй болчиход байгаа. Тийм? За тэнгуут л одоо хэрүү нэг банд очиод охиныг зодчих юм бол бөөн хил ам болно. Нэг охин зодчих юм бол ямар арчаагүй банд байлаа. Айгүй шудраг бос болчихоо. Тийм шүү. Тэр чинь нөгөө баган чинь ингэ далиад байна шүү дээ. Энд чинь аливаа юм дээр ч бол тэгш ирэх байх хэвээр. Аль нь ер нь бол бие бинийгээ хайрж хүндэлж иж л одоо нийгэм орчинд тахсан хэвээр. Гэтэл нөгөө охтуудаа эсрэг хүүснээ хүндэлж хайрлахыг сураагүй үжиж 10 жилдээ ингээд ангийнхаа хүүхдийг зодчихлаа. Тэнгүүтлээ нөгөө хүн маань эхнэр боллоо. Тэнгүүтл буцаал нөхрөө дэрлэлдэг, дарамталдаг. Ерөнхийдөө санхүүг нь бацчаад нөгөөх маань одоо автобусны ч мөнгөгүй явждаг. Манан дээр тиймэрхүү өрчөнд орж ирдэг юм. Эмнэлэгт үзүүлэх гэхээр одоо чаддгүй. Эхнэр мөнгө өгөөд мөнгөтэй болчиход ирээд үзүүлж байна. Гэх мэтийн тиймэрхүү сонин амар нөгөө санхүүгийн хувьд л айгу дарамтанд орсон хүмүүс ирж байна. Тэгш бус байдалд орсон. Хүчрхийлд өртдөг. За дээрэс нь манан дээр чинь нөгөө ганц бие аауд амар их болсон шүү дээ. Ганц бие ээж нар гэж яддаг. Гэтэл ерөөдөө ганц бие аав нар маш олон болоод ирсэн. Тэр нэг хин ч ярьдгүй. Эхнэр нь яасан? Өөр залуу хайгаад Америк явцсан. Тэнд амьдарч байгаа. Хүүхдүүдэд тэр чигээр хайцсан. 4 хүүхдээ хаяа явагдсан ээж нар. Тэгэхээр тань чин ганц бие аауд эн чин бас л адилхан хүүхдүүдэд тийжэх зовж байгаа шүү дээ. Тэгээ өдөржин ажиллаа гэртээ очиод хүүхдүүдээ бас өсгөх ёстой. Тэгээд ганц бие аавуудын асуудал зөндөө байна. За дээрэс нь одоо хөдөөрөө очихор ч юм бол хэдэн охтууд нь бүгд хот руу явцсан. Нөгөө яасан? Тэнд байсан аав ээж нар нь за охиноо босролтой болгыг хот руу явуулдаг. За чи эрэгтэй юм чинь чи адууга маань чи. Хот руу явж явах гэдэг. Тэгээд ирэх нэг сум дөрөнд дүүрэн ирчүүд хүүхэн байхгүй. Тэгэхээр тэр маань одоо яг ямар бодлого юм тийм ээ. Тэнгүүтлээ одоо нөгөө гэр бүлд чинь бол нөгөө охин дээр босролтой болчихж байгаа. Нөгөө хүүхэд нь хүүн болохоор чинь босрол байхгүй зүгээр мал дээр гарцсан. Тэнгүүтлээ одоо нөгөө дээд босролтой болцсон охин нөгөө аав ээж асраад нөгөө тэнд үлдсэн эрэгтэйг асраад амьдралын дэвшүүлэх юм өргөхгүй. Өөрөө нэг гадаад нэг нөхөр авчаад би дээд босролтой гэдэг манай Монгол ирчүүд ч юм бол мяа гэдээ яваад идэг. Нэг ийм тэгш бус байдал үүсчихэд шүү дээ. Тийм. Гэтэл тэн дээр ч юм болохоор ч юм бол нөгөө бас л биологийн асуудал сэргэж байгаа хгүй юу вэ гэхээр бол ирчүүд гэд маань угаасаа сүргийн манлай авах хэрэгтэй гэсэн энэ биологийн програм байж байгаа. Тэнгүүд л ерөөхдөө бол хэрв тэр айл маань хүүгээ дээд босролтой болгоцсон бол тэр хүн амжилт болох юм бол зайшгүй буцаж эцэг эхээ хараад нөгөө тэнд үлдсэн одоо дүү охин мөхнийг зайшгүй дэш нь татна. Хизээж хаяхгүй. Тийм шүү дээ. Гэтэл нөгөө эмгтээчүүд дэшээ гарахаар бусдаа хайчаад идэг. Тийм үзэгдэл одоо нийгэм дээр харин зөндөө байгаа шүү дээ тийм. Тийм. Ерөнхийдөө бол одоо миний эргэн тойрон дүүрэн
Өөрөлд дээд босголтой болж чадаагүй хэрнээ компанийн захирал болонгуутлаа эргэн тойрныхаа бүх дүүнрийг компанид ажилтаа болгоод амьдрын дээш натаа авчих байхгүй юу. Тэгэхээр эрчүүд маань ингээд эргэн тойрныхаа бүддийн дээшээ татаж сүргээ манлааж хүчрэх гээд идэг. Эмэгтэй хүн дээр болохоор ч юм бол нөгөө сүргийн манлаа болон гэсэн нөгөө логик байхгүй тэн дээр. Програм байхгүй шүү дээ. Тийм цаад өгөгдлөөсөн өгөгдөл байхгүй байдаг юм байна л та. Тэгэд хоёулаа ингээд яг эрчүүдийн тойрсон асуудлуудыг ярих юм бол нэлээд асуудлууд гарах юм байна. Тэгээ би таны амнаас л сонсоод бас гайхлаа л да. Монголд Япон, Солонгост бол маш их амиа оролт ихтэйлгээл сонсогдол байдгийн. Тэгтээ хүн амын тоогоотой харьцуулахад монголчууд тэр дэндээ эрчүүд маш их амиа оролдог гэдгийг сонсоод л чочирдчихлээ л да. Тэгээд нэрэж би бас ингээ хөдөө суманд амьдарч байхад энэ бараг жилд нэг удаа зайлшгүй жил бараг 2 удаа ч ингээ гарч ирсэн амиа орсон тохиолдлууд. Тэгээ байж байгаа нэг тийм хүн амиа орж ийнэ гэхээр тэр нь дандаа эрчүүд байдаг байсан. Одоо манай хамаатан саднаас хүртэл ингээ хүн амиа орлоод өвд болж ирсэн тохиолдлууд байдаг. Өдөө сумд шүү дээ чинь. Тэгэл тухайн үед бол яасан гэр бүлийн зөрчил маргаан ингээл янз бүрийн байсан юм шиг байгаа. Тэгээ би ч хүүхдтэйсэн мэдэхгүй. Тэгээ нэг эрчүүдийн нэг ийм далд нуугдмал асуудлуудыг ил гаргаж бид нэр ярьж шийдэх шийдлийг танилцуулж явахгүй бол бас л асуудалтай байгаа юм байна да нэр ингээл таныг л ярихаар л би бас ингээл санаанд ороо сууж байна л да. Тэ нөгөө энэ өдрийн маань ач холбогдол юу вэ гэхээр бол биднээсийн байгаа асуудлуудыг ил гаргаж ирээд ярилцгал байдаг. За жишээл нөгөө саний амиа хорлтон дээр ингээд ярил л да тийм ээ. За жишээлх юм бол нэг хүн дээр нэг тиймэрхүү амиа одоо хорлох бодол төрлөө гэж үзье. Тэр хамгийн гол нь тиймэрхүү бодол ерөөсөн хүмүүст угаасаа төрдөг бодол байхгүй юу? Тэ. Аюу олон хүмүүс төр угаасаа тийм бодол төрнө. Яагаад вэ гэхээр бол эн чинь бас яг эсмэн дээр манай нийгэм ч яг хэцүү байгаа шүү дээ. Эдийн засгийн хувьд ингээд хөгжиж өгөхгүй. Одоо тэгэл дээрэс нь инфляц гэл баахан асуудал яригдж байна тийм ээ. Тэгэл нөгөө хүн чинь ажиллаа хийгээл идэг нөгөө цалин нөгөө ганц бие аав байдаг хэдэн хүүхдүүдэд тижиж чадахгүй, сургуульд оруулж чадахгүй. Маш их дарамт ирж байгаа. Өөрөөр нөгөө эрэгтэй хүн чинь өөрийнхөө үүргийг гүйцэтгэж чадахгүй болохоор тэр нь маш том дарамт болоод ирж байгаа. Тэнгүүт л ерөөхдөө тэр хүн чинь тодорхой хэмжээгээр бас нэг ханддаг газар байвал үнзүгээр. За үнэхээр би хэцүү байна. Гэтэл ерөөхдөө бол одоо барууныхан маргонд чи яаж хийдэг юм бэ гэхээр бол тэн чинь нэг сүмүүд нэгаддаг. Сүмдээ очиод нөгөө намжлаад юм яриад сэтгэл дотроо уудлаад нөгөө хүмүүс нь бас ингээд сэтгэл зүйн тодорхой хэмжээний зөвлөгөө өгчдөг. Гэтэл манаа дээр болохоор ч систем нь арай өөр. Сүм дээр очихоор яадаг мөнгө төлөөд одоо төв тарин уушуулах гэдэг. Тэгээ нөгөө хүний сэтгэл нь онгохгүй шүү дээ юм ярихгүй. Тэгэхээр юм ярьж тэгээ ойлголцдог тиймэрхүү систем Монголд байхгүй болчихсон. Тэгээ уг нь нөгөө хүмүүс маань ингээд очиод сэтгэлээ онгоолж ярьдаг төвүүд байх хэвээр. Тэгээд дээрэс нь ерөөхдөө бол тиймэрхүү асуудал үүсгэд уцтаа зөвлөгөө авчдаг. Тиймэрхүү уцны дугаарууд бас байгаа хэл та. Одоо бүгд л мэддэг болох хэрэгтэй болчихсон. Тэгээд ерөөхдөө бол тиймэрхүү асуудал маань яагаад үүсдэг, ямар үр дагавар байдаг, тэрний шийдэл нь юу байдгийг биднээс ингээд нийтээр ярьчих юм бол нөгөө хүмүүс нөгөө мэдээлэл авчиж байгаа байхгүй юу. Жишээлх юм бол одоо нөгөө эмч хүний үднээс ярихад бол маан дээр тиймэрхүү асуудал хүмүүс ирэхэд цусны шинжилгээ аваад үзэхэр тестостерон давар Д витамин унтсан хүмүүс дээр тийм үзэгдэл гараад идэг. Ном сэн уншихаар харин угаасаа тэгдэм юм бэл. За. Угаасаа ингээд Д тестостерон давар хүмүүс маань өвлийн цагт их ундаг. За. Тэнгүүтэл тестостерон давар уусны нэг шинж тэмдэг стресс, депресд ордог. Гэт нөгөө депресд орсон хүмүүс маань амиа хорлох бодол төрөлдөг. Тэгвэл биднээс нь тэр хүмүүс дээр нөгөө тестостероны нэгсэх Д витамин ихсэх хэмжлэг хийгэнгүүт л нөгөө амиа хорлох бодол нь алга болчихдог болж байна. Тэгээ буцаад хийм байдал орчдөг. Тэгээ ерөөхдөө бол би нөгөө тэр бодол маань ерөөсөй байхгүй болчихсон. Нөгөө стресс маань байхгүй болсон. Би ерөөд 50 болчлаа гэж хүмүүс явдаг. Тэгэх юм бол одоо тэр нөгөө тэр стресс депрессийг шийдэх бас нэг тийм органик талын бас аргачлалууд байгаа тийм. Өөр нөгөө сэтгэл зүйн зөвлөгөөнөөс гадна тийм биологийн гаралтай шалтгаанууд байж байна. Тэгэх юм бол тэр талаас нь биднээс туслаад нөгөө нэг чинь хэмжлээд өгч болж байна. Нөгөө талаас бас сэтгэл зүйч туслаад өгч болж байна. Тий. Тэгээ альва юмч нэг арга бэлэг байгаа шүү дээ тийм. Биологийн бие махбодын асуудалтай байж болно, сэтгэл зүйн асуудалтай байж болно. Хоёр талаас нь тусалцаа үзүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор ч юм бол 3 сая хүн ам дээр ч юм бол 4-5 мянган ингээд тамхинаас болоод өгчлээ. Нэг хэдэн амиа хорлоод өгчлээ. Нилээ хэдэн одоо хор тавдраар өгчлээ. Тэгээ энэ монгол улсчууд эднийг хэн үлдэх гээд байна гэдэг. Тийм шүү. Тэгсэн чи одоо сүүлүүд харсан чинь гадных нь л үлдээд ах шүү дээ. Монгол ирчүүд нь байхгүй. Тэгээ хөөхнүүд нь одоо тэгээд нөхөр олдохгүй байна гэд гадны нөхөр авчдаг.
Тэгээд энэ хүн амын ингээд тийм балансыг үзэхэд болохоор ч юм бол нэг 40-50-аас дээш наснд л ерх нь харж байгаа те. Ирчүүд маань зөрчсөн. Тий. Тэгэл бэлэвсэн хүүхнүүд маш их байгаа тий. Баахан эмээнэр үүнэр нь байхгүй болсон. Тий. Тэгээд дээрэс нь одоо аауд нь хүчсэн баахан өмчөн хүүхдүүд үлдчихдэг. Нөгөө эцэггүй өссөн хүүхдүүд маань одоо тэгээд хэнийг харж дуурайж өсөж ирэх хүн болох вэ гэдэг асуулт гарч ирдэг. Тэгээд тэрнийг ирэхэд нөгөө хөвгүүдийн жил болох гэдэг байхгүй юу? Тийм бай тий. Санаагаар бол тэгвэл одоо энэ 25 26 он дараачийн одоо 11 сар 19 хүртэл гээд манай ирчүүд маань хамтарч ажиллаад хөвгүүд рүү зориулсан тодорхой програмд ажлууд өгнө хийж үл зүгээр байдаг. Тийм бай. Эр хүн гэдэг чинь ийм байх хэрэгтэй шүү гэж ойлгуулахгүй бол мэддэггүй юм. Яагаад мэддэггүй би сайн мэддэг юм гэхээр бол ээж нар хүүхдэд агуулж орж ирдэг байхгүй. За би ингээд хүүхд ганцаар өсгөж юм аа. Тэгэд бэлэг эртний яаж явахыг би зааж өгч чадахгүй байна. Тэгээ эн чинь жол том болсон чинь нөгөө үзүүлэхгүй шүү. Жохон байхдаа бол ингээд үзэж мүзэж яажсан. Одоо бол эн чинь ичээд ерөөс үзүүлэхгүй байна. Ер нь боожгон байгаа ч юм байхгүй ч юм уу хэвийн хөгжил явууч юм байхгүй би мэдэхгүй байна. Та нэг хараад өгөөч гэдэг. Тэгээд нөгөөх нь үзөө за төмсг нь хэвийн байна, шодооны хөгжил юм байна, бэлгийн божил юм байна. За бэлэг эртнийг ингэж угаах хэвээр хөрл сайхан нэг банд орсон 16 жил нөгөөдгөө шамлж угаагаагүй. Аршин хоошоо шамлж угаах хэвээр мэддэггүй. Зааж өгөө эцэгхэн зааж өгсөн тийм ээ. Тэгсэн чинь нөгөөх нь шамлж угаагаагүй юм чинь дотор нь дүүр юм хоримтлагдсан. Тэгээ шамлах гэр нөгөөх нь наалдаад өвдөөд идэг, үнэр гараад идэг. Тэгэхээр наазхан тиймэрхүү хүмүүст нөгөө зааж өгөх хэрэгтэй аав хүмүүс. За тэгээд дээрэс нь бас одоо хүмүүсээс сонсоход бас жол сонирн бэж магадгүй. Гэхдээ тэр залуу дэр яагаад гарангалаа хийхийг заагаагүй юм бэ гэсэн асуулт бич ирж байгаа. Гарангалаа хийх ёстой энэ өсвөрийн насны хүмүүс. Яагаад гэвэл эн чинь өөрөө таних ёстой байхгүй. Нааст шодоо гэдэг хэрэгтэн байдаг юм, төмсг гэж байдаг юм. Заашгүй мэдэх ёстой. За тэрний бодлоо сонирхож өөртөө юм үзэх ёстой. За секс гэж байдаг юм байна заашгүй мэдэх ёстой. Секс ингэж хийдэг юм байна, үрийн шин гардаг юм мэдэх ёстой байхгүй юу? Секс яаж хийхийг мэдэхгүй томорчлоо. Тэгээд тэр хүн чинь яаж ихнэр ах вэ? Тэр нөө хүн чинь бодгээд ихнэр ахгүй хүүхд төрүүлэхгүй бол Монгол улсад яаж хөгжих вэ? Тэгэхээр ягсан дээр биднээс сексээс төрөөгүй хүн ер нь байгуулав. Бүгд аав ээжийн секс хийж төрсэн байгаа шүү дээ, тийм. Тэнгээс ямар нэгэн гэрэлтүг гээл ээжийн жирэмсчээгүй юм бол. Тийм. Тэгэхээр одоо сексийг хамгийн гол манай монголчууд манай тийм нэг балиар заан бузар гэсэн юм ойлголттой уйлдуулчихад байгаа. Уг нь эн чинь эсрэгээр хамгийн ариун зүйл шүү дээ. Сексээс болж өөрөө төрчөө тэр чинь ариун гэж үзэхгүй бол тийм ээ. Тэгээ өөрөө секс хийж хүүхдтэй болно шүү дээ. Тэгэхээр секс гэдэг чинь бол уг нь яг юм дээр бол эн чинь биднүсийг хүн төрөлхтнийг сүрүүлэхгүй байгаа хамгийн ариун зүйл чинь секс. Хэрвээ биднээс тийм хүн төрөлхтөн секс хийхэ болох юм бол зүгээр л 30 40 жилийн дотор л хүн төрөлхтөн шууд дуусна шүү дээ. Юу ч болдоггүй. Секс хийж байгаа тулдаа хүн төрөлхтөн ингээд амьдраад бошоод байгаа. Тэнгүүл тэрнийг айгу бузар булаа гэж үзэх гэдэг. Тэгээ гарангалга хийж байгаа хүнийг пүү паа гэдэг. 10 жилийн хүртэл хийх ёстой юм. Тийм. Тийм. За тэгэхээр одоо аав нь хэлчих ёстой юм уу тэгээд. Уг нь бол тийм аав амьд байх юм хэлж өссөн шүү дээ. Гэтэл аав нар нь нас орчод байгаа байхгүй юу? 30 40-төөдөө тамхи татчихад зүрхэн зогсоод өгөх үед. Тэгээ нэг аавгүй өссөн хүүхэд. Тэгээ дүүрэн аавгүй өссөн хүүхдүүд байдаг. Хин рүү яаж хандхаа мэдгүй, хэнийг дуурайж өсөхөө мэдгүй. Жишээлбэл хөдөө байл гэхэд бол тэр адуу молоо яаж өсөхөө мэдгүй болчих واخ. Тэр чи удаад гээд ямар малчин болох вэ те? Хэцүү болчихсон. Бүх юмыг бараг 0-с эхлэх гээд байна шүү дээ. Тэгэхээр манай Монголд ер нь амьдрал тийм болох гэдэг. Тэгэд элдв бензин одоо сүүлийн үед нийгэмч нэг тийм гаж юмнууд гараад байна шүү дээ. Тэгээ хүчин хуу амны хэрэг мэрэг. Иргэд бол цаас шалтгаан аягүй л нөгөө л дааврын тэнцвэр алдагдсан. Нөгөө хүмүүс зүгээр л 0 руу ороод өөрийгөө тайвшруулж болцоотой зүйл дээр сэтгэл зүйн хувьд бол болохгүй гэж блок үсгээсэн. Тэгэд тэрнээ тэгж гарч нийгэм гадагшлуулад идэг. Гимт хэрэг хийдэг. Тэгэхээр чи биднээс юм бол тэрнийг хүлээн зөвшөөрчүүл шал байдал өөрөх юм шүү дээ. Окей, ерөөхдөө бол чи нэг 27 хоног тэгээ уурхаар уу явах юм уу? Эхнэрээсээ хоол. За тэгвэл чи 7 хоногт ядахтаа нэг удаа гарангалан хийгээрээ. Тэ? Нөгөө пара гадагшлуулна. Нөгөө төрөө уучхан дотор байгаа шингэний гадагшлуулахгүй бол тэр чин төрөө уучхан зогсонгочл үүсээд суг мөгн бөглөрн төрөө уучхан урсгал үүсгэн. Манай аав ерөөхдөө ээжийг зоддог байсан. Тэгэхээр би одоо эрэгтэй хүн дургу гэмт ингээд тийм сэтгэл зүйтэй болчихдог. Гэтэл нөгөө гэр бүл дотор чинь секс их чухал гэсэн шүү дээ. За аав ажилласаа ирлээ. Секс үсээд идэг.
Аав яах вэ? Муухай ажиллахаар эхнэр өөртөө ойртуулах уу? Ойртуулахгүй шүү дээ. Тэнгүүд л аав маань гаднаас бэлэгтээ орж ирээл эхнэрийн өмнө чинь зүгээр алиалал тий. Эхнэрийг сайхан ааштай болгоод хүүхдүүд дээр муухай ааш гарах юм бол нөгөө эмэгчин чинь шууд тэгээ үр садаа өмөрнө. Эрслэнгүүд чинь шууд арсан руу дайрдаг шүү дээ. Тэгээ өмөрж. Тэгэхээр хүүхдүүд дээр муухай ааш гарахгүй хүүхдүүдэд аюу гой сайхан аашсан гаргана. Тэгээд нэг шүнийг айтайхан хийх гээд ингээд гэр бүлийн уур амьсгалыг аюу гой болгоод байна. За эмэгтэй хүн бас тестостерон ихсээр бас секс хүснэ. За секс хүсч байгаа хүн маань одоо тэгээд нөхөрлөгөө муухай ааш гарах уу? Гарахгүй. Аашаа зүгээр хамгийн гоё дээр тавиад найлахаа дээр тавиад секси хувц мөвц өмсөөд орж ирэхэд нь гоё хоол моолыг хийгээд аюул хүзүүнд нь масаадсааж хийж гад оройн эд бат ичих гэдэг ш нөхрөө. Тэгээд тийм уур амьсгалтай орчинд ч тий аав ч өөр нь бие биендээ сайхан харьцаатай тэгэл бие биенээ өсч таасан тиймэрхүү орчинд байгаа хүүхэд маань хайр мэдэрч өснө. Бусдыг хайрлаж өснө тийм ээ. А тэгэхгүй одоо бусдыг ч хайрладгүй өөрөө ч хайрладгүй хүүхдүүд гарч ирэх юм бол нийгэм аюулд орно шүү дээ. Тэгээ гэр бүлийн амьдралыг ингээд таны саяны ярианаас сонсож хахад зарим тохиолдолд ингээд нөхөр нь хүсээд байдаг. Эхнэр нь ойртолдог. За сая төрөнд ярьсан чинь нөгөө ажил дээр ууртаа ирсэн чинь за яасаа эхнэр чинь зөвшөөрөөгүй мó эхнэр чинь хавтуулахгүй байна уу гэсэн тэр ярьсан тэр шиг нэг ийм асуудал болоод байх тохиолдол гарч байгаа юм. Эсвэргээрээ бас гэр бүл затарч эхэлж байна шүү дээ. Эсвэргээрээ бас эхнэр нь хүсээд хахад нөхөр нь хугараад унтаад байдаг бас асуудал байх. Тийм. Тэр уг нь бол эхнэр маань тэнд секс хийхээр өөрийнх нь тэ эстроген, прогестерон ихсээд гоо сайхан хүртэл нөлөөлдөг шүү дээ. Тэгээд тэр бэлгийн даврууд нь ихсгээр эмэгтэйчүүд илүү гоё болдгийг. Царайлаг болно, арьс марьс нь өвчлөөгүй бол гэрэлдэж эхэлдэг. Тэгээ окситоцин гэн ад жаргалын даавар нэмэгдэнэ. Тэгээ стресс нь тайвширна. Гэтэл ерөөхдөө бол нэг секс хийхгүй болохоор ч ингээс стресс даврууд нь ихсээд бэлгийн даврууд нь унаад нүүрэн дээр нь өвчийгээд харлаад яагаад тийм болно? Яагаад ингэж идэв таны хаа? Тэгэхээр ч юм бол нөгөө цаад шалтгааныг заашгүй болох хэрэгтэй. Өөрөлд тэр шалтгаанаа олохын тулд нөгөө манай эмнэлэг дээр ирчүүд ирээд байхгүй. Гэхдээ би ингээд гэртээ ирлээ. 2-7 хоног ингээд уурхаа дээр явчаад ирээд 2-7 хоног ихнэр маань настай секси хүсээд идэг. Би болохоор ч юм бол гişэл хөлдөө төмсөж зураг тарж байгаа мтчаад байна. Ерөөсөө хүсэхгүй байгаад байна. Тэгээ биднээс одоо шинэлгээ хийгээд үзэн шүү дээ. Энэ залуу дээр юу болч вэ гэдэг. За жишээлх юм бол өнөөдрийн нэг одоо кейсийг яриа л да. Өнөөдөр нэг ирэж үзүүлсэн залуу маань яасан бэ гэхээр төрөвчгаа одоо эхнэртэй бэлгийн харьцаанд орох гэсэн чинь эхнэр ингээд бүрсээд байна гэдэг. За тэгвэл одоо төрөвчгаа чинь эрүүл саруул юм уу үрсэл байна гэдэг шалгаад төрөвчгаанд нь массаж хийгээд шүүрлийн гарах гэсэн гардггүй. Тэнгүүд л төрөвчгаа массаж хийгээд шүүрэл гарахгүй байх юм бол тэр тестостерон даавар болохоо хийцэн гэсэн үг юм. За тэгээд цусны шиндээгээд тестостерон өмдсөн чинь тестостерон байгаа хэрнээ ажиллахаа болцсон. Яагаад ажиллахгүй нэг чинь Д витамин багтар ажиллахаа болцсон. За яагаад ажиллахаа болцсон гэсэн чинь нөгөө төмрийн нөөц нь унтсан. Тэгэхээр яагаад энэ хүний ферритин гэдэг төмрийн нөөц нь унтсан юм бэ гэдээ үзсэн чинь нөгөө хамрын мэсэлд ороод баахан цус алдаад төмөр нь унтсан. Тэнгүүтлээ нөгөө төмөр унснаас болоод дээд болон тестостерон давар ажиллах болчихдээ. Тэгээд тестостерон ажиллахгүй юм чинь нөгөө өндөр чинь хүслэн төрөх болчихдээ. Гэ өөрөөр хэл цаана нэг юм органик шалтгаанууд байгаа. Тэгэхээр биднес тэр шалтгаануудыг хайсаар бод нөгөө олоод засаад өгдөө. Тэнгүүл нөгөө залуу маань буцаад ингээд одоо харцхан зургт маань өнгө зургт болоод эхэлдэг. Өө ихнэр нэг үзэн чинь хөрхөн харагдал. Тэгэд ирэхэд бол нөгөө гэр бүл маань буцаад ингээд амилж эхлэх юм шүү дээ. Тэгэхээр ирэхэд бол энэ чинь асуудал бүрийн цаана ямар нэгэн шалтгаан байгаа. Шалтгааныг л биднес гол нь зөв болоод оншин зөв тавиад тохирсон эмчилгээг хийгээл бүх асуудлыг шийдэж болоод байгаа. Тэгэхээр манай эрчүүд маань хамгийн гол нь өөрсдөө бас үзүүлэлтгүй нэг асуудал байгаа тийм. Бас л нөгөө төрж чагаад өөрөө хоёр тавьчихна. Гэр бүлээ нэгдүгээр тавиад өөрөө хоёр тавьчаад ажлаа нэгдүгээр тавиад өөрөө хоёр тавиад тэнгүүтэл ирэхэд бол өөрсдөө эрүүл мэнд муудаад байдаг. А тэгснээсээ болоод нөгөө гэр бүлэн ч явах хөлөөд ажил нь ч явах болчихдээ. Тэр. Таны өөрчлөлөгч дотор тэр ухамсар сэтгэл зүй эрүүл мэндэд нөлөөлөд байгаа байдлыг та яаж олж хардаг вэ? Энэ маань нөгөө юу гэдэг юм нөгөө анагаахын нэршлэр бол психосоматика гэж нэрлэдэг. Горол психо буюу сэтгэл зүй, соматика гэдэг нь биеийн гэлээд байгаа тийм. Өөр сэтгэл зүйн өвчнүүд маань биеийн өвчин ус гэдэг. А байрал нь бас өөрөөр байж болно.
соматика психо гэж. Өөрөөр биеийн өвчин сэтгэл зүйн өвчин сонсогчдөг. За жишээлбэл хавдрахтай гэж сонсонгуутлаа нөгөө хүн чинь шууд одоо 9 шид юм толгоонд орж ирэл тэгэл ингээл өөрөө сэтгэл зүгээр өөргөө алгаачдаг. Эсвэл нөгөө өөргөө өвчтэй гэж бодсоор өвчтэй үүсгэждэг. Тэгэхээр маан дээр болохоор ч юм бол нэг зарим асуудал байгаа л да. Жишээл ингээд төрүүлж хаана гэж жол бүрсэлтэй удаан хавцаар явцсан. Тэгээ нөгөөх нь эмчилгээ гэж жол хугацаа орсон жил мэлийг явчдیں۔ Заримдаа. Тэгвэл нөгөө залуучууд маань ерөөсөл энэ төрүүлж хагаал эмчилгүүл болохгүй гэл ерөөсөл хамаг юм хаяал. Тэгэл бүх мөнгөө зөвхөн шинэлгээ нөгөөл ингээл хэлдэг хгүй юу. Сүүлд өөр арг гэрн ямар хэцүү юм бэ? Наа төрүүлж хагаал ингээс эмчилээд өгчөөч. Энэ хүн чинь бүр гэртээ хүртэл бүр солиотой юм шиг болчлаа гэдэг. Өөрөлд тэр нөгөө энд нэгэд одоо зургацсан пенц гацлал үсэд хэлдэг. Тэгэхээр хамгийн гол нь биднээс шүнтэй тарих болон бие хоёрыг салгаж ерөөсөө алгаж болохгүй. Энэ бол нэгдмэл зүйл. Тэгэхээр биднээс ч одоо нөгөө хүмүүсийн их биеийг эмчилсэн ч гэсэн бас сэтгэл зүй дээр нь ярьдаг юм. Энэ ч юм бол ерөөхдөө идэгдүү өвч юм шиг идэгднэ. Чи төвчээртэй бай. Угаасаа энэ дэр ингээл зарим хүмүүс 2 сарын дотор идэгдэж, зарим хүмүүс нь 2 жилийн дотор идэгдэг. Идэхгүй нэгсэн бол байхгүй идэгчнэ. Хэрвээ чи сэтгэл зүгээр өөргөө ингээд хямраад байх юм бол энэ чинь стресс давруудыг нэмэгдүүлээ. Стресс давар чинь тестостерон унаагаад тестостерон унах юм бол энэ чинь төрөвч мэдрэл явагдахгүй. Энэ чинь шууд уялдаатай шүү гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө хорууд дээр ер нь уялдаагүй юм байхгүй болчиход байгаа юм л да. Тийм шүү. Сэтгэл зүйн бие махбодтой нөлөөлөлт байгаа арга байлгал юм билээ л дээ. Бие махбод нь буцаагаад зөвөрлөд байх юм бол сэтгэл зүйтэй нөлөөлөлт унгаад байх нэг юм хайрлам явуулна. Тийм. Тэгэхээр ч нөгөө энэ Монгол Улсын маань арга бэлгэл харин алдагдчихад идэв. Тийм. Нөгөө манай эрчүүдээ одоо эрчүүд нь аргын талд эмэгтэйчүүд нь бэлгийн талч юм да тийм. Тэнгүүтэл ирэхээр нөгөө энэ аргууд нь байхгүй болчиход идэв. Арга буюу логик маань шууд тестостеронтой хамааралтай сэтгэлгээ өгдөг. Өөрөөр биднээс нөгөө тархины хөгжлийн асуудал явагддаг. Тэгэхээр одоо манай энэ нөгөө Нобелийн шагнал аваад байгаа том эрдэмтэн математикчүүд ингээл харахаар хвчлэн эрчүүд байгааз. Яг л тэр чинь дандаа гаргалгаа бодох хэрэгтэй. Тэгэхээр тестостерон давар маань тархийг тэгж ажиллуулдаг. Тэгэхээр усыг хөгжүүлэх аргыг олохын тулд тестостеронтой эрчүүд маань бодож хөгжүүлэх хэрэгтэй бодлоо. Нөгөө тестостеронтой эрчүүд маань сүүлийн үед цөөрөд ах шиг байх юм. Тэгэхээр одоо биднээс ерөөхдөө бол энэ тестостероныг ихсгэх юм бол одоо манай эрчүүдийн маань тийм оюун бодол хүч чадал нь сайжраад ус орноо хөгжүүлэх гэдэг. Ус орноо хөгжүүлэхгүй бол над ч гэсэн хэцүү байхгүй. Уг нь тийм утаагүй төвжирлгүй тийм гоё хотод амьдрмаар байхгүй. Гоё оронд амьдрмаар байна. Тэгсэн чинь нөгөө ус орн хөгждөг. Тэгэхээр ус орн хөгжих юм бол над ашигтай байдаг. Ус орн хөгжихийн тулд эрчүүд маань хүчтэй байх хэрэгтэй байдаг. Тэгэх юм бол би эрчүүдээ хүчтэй болгочих юм бол над ашигтай байдаг тийм. Тэгэхээр энэ эрчүүдийг хүчтэй болгоход уг нь бол төвхтэй биш байхгүй. Энэ ерөөхдөө бол энэ тестостерон гэдэг тайлбарж өгөөд эрчүүд маань тестостероноо яаж өндөр байлгах уу, сайн байлгах уу, сайжруулах тал дээр ингээд мэдлэгтэй болчих юм бол ингээ өөртөө аваа яваад байгаа. Тэгэх юм бол ер нь маш олон өвчнөөс өөртөө сэргийлж чихрийн шижин таргалалт одоо зүрх судасны өвч ингээд нөгөө эрчүүдийн амиа авдаг тэр олон асуудлыг сэргийлж болдог. Тэгэх юм бол тэр олон эрчүүд маань өгөхгүй гэр бүл нь бүрэн бүтэн байна. Тийм шүү дээ. Тестостерон дааврыг эрчүүдийн ямар бодол сэтгэл өсгөж өгөө. Тэр маань яг та бас л нөгөө эмчийн үднэс тайлбарлана те. Энэ маань бол нөгөө шөнийн даавар. Өөрөөр биднес унтчихад шууд автоматар үйлдвэрлэдэг. Тэгэхээр биднээсийн нөгөө нойр маань чанартай байх хамгийн чухал байдаг. Тэгэхээр ерөөхдөө бол одоо манай эмнэлэг дээр гардаг хамгийн том хэрүүл нь ерөөс нь нойрны хэрүүл байдаг. Хэдэн цагт унтж чинь гэсэн асуудал гардаг. Яагаад эрт унтахгүй байна гэдэг. Тэгээ нөгөө хүмүүс маань эрт унтахгүй, чанартай унтахгүй тэгэл өглөөгөр ингээд зодуулсан юм шиг босоод ирдэг. Юу тэ секс ажил амьдрал нь ингээд өнхрөө явцдаг. Тэгтэл нөгөө чанартай унтангууд л нөгөө хүн чинь босоод ирэхэл нөгөө шодон хүчрчдэг. Тэгэл нөгөөх нь нөгөө босцсон шээж чадахгүй, 0 руу орох гэхээр духруугүй шийдэх гэдэг. За тэгээд тэрнийг буулгахын тулд их нэрийг нэг найрж гаад секс хийчихэд ажил руугаа явчмаар байдаг. За тэгээд тестостерон өндөр хүн чинь яг хөө ажил бол зүгээр хөнгөн санагддаг хэлдэг байхгүй. Умалзуулаад дуусан гутлаа дараа нь очиод төмөр өргөчих ирч үлдээд идэг. Тестостерон байхгүй хүн чинь ажил дээр очиод юм хийж чадахгүй. За фитнес зал дээр очиод зүгээр ингээл утас бариас уучдаг. Тийм унтаа болчдөг. Тэгээд тестостерон даавар бол ерөөсөө эрчүүдийн хүч чадал. Тийм гол ерхэд эр хүн байлгаж байгаа зүйл маань тестостерон юм байна шүү дээ тий. Тестостерон унтсан
эрчүүд бас орж ирнэ. Түрүүн нэг хинтэд үдэг нэг ах орж ирсэн. Тестерон унтсан их нартайгаа баг 2 жил бильярдчанд ороогүй. Тэнгүүт за хоёр найз усгүй нэг гэрт байдаг юм гэж тийм ээ л гэж. Ерөөсөө баг 2 жил харьцаанд ороогүй. Тэгэхээр харьцаанд орохгүй болохоор ч юм бол харьцаанд хүүтэрчдэг. Хоорондоо ярихаа үж эхэлдэг. Гэр бүл биш болчих жоохгүй. Зүгээр одоо нэг компани юм уу, найзын холбоо маяг юм болчих жоо. Тэгэхээр тестостерон ихсэх нь одоо хин хиндэ аяг ашигтай. Эмэгтэйдээ ч ихсэн ашигтай, эрэгтэйдээ ч ашигтай. Нөгөө эмэгтэй хүнд ч бас халамж хэрэгтэй байгаа даа шүү дээ. Тийм шүү дээ. Тэ нөгөө халамж нь байхгүй болчихсон. Тестостеронд нөлөөлж байгаа нэг гол хүчин зүйл хүмүүсүүдэд эрчүүдэд байдаг тийм айдас юм байна гэж би бас нэг харсан. Яг тэгэхээр над дээр бас тийм хүн ирж байгаа байхгүй. Дөрөв улчирхай асуудалтай байна гэдэг. Айгу асуудалтай биш, дөрөв улчирхай зүгээр байна гэсэн. Гэхдээ баг зэргийн өрөвчлөл байлаа ингээ эмчлүүлчлээ. Тэгээд зүгээр гэсэн. Гэхдээ нөгөөт нь ингээ босхгүй байна гэдэг. Тэгээд бит хоёр ингээд ажилласан чинь биш бол одоо ухамсараа сэтгэл зүйтэй л ажиллаж шүү дээ. Тэгсэн чинь тэр эхнэрээсээ маш их айдаг юм байсан. Эхнэрээсээ яг мань гай балгачдаг. Тэгээ нөгөө эхнэр нь гэдэг. Яагаад болгох юм бол? Тэгээд одоо бас сэтгэл санааны асуудал болно шүү дээ. Тэгээд тэр нэг эхнэрээсээ айдсан айгүй их тийм их сүртэй байхгүй юу? Маш хүчтэй. Тэрийн бүр цааш нөгөө бүр ээжээсээ зодтолдог байсан ба таарч. Тэгээд эхнэрээсээ тэр нэг айдас мэдрээд байгаа хүн чинь юу нөгөөх нь ингээд ажиллах. Уул нь одоо хайр мэдрэх хэрэгтэй шүү дээ. Нэг инхрийлэл гоё таашаал тийм мэдрэх хэрэгтэй байтал чинь. Тэгээд бид тэн дээр нь ажиллаад ингээд явсан чинь мань хүн бол өмнө нь ингээд тэр нэг бас янз бүрийн багж байд юм шиг байлаа шүү дээ. Гадуур ингээд дороос нь яаж мадаг ч юм уу тийм нэг массажны багж магжууд эдэр байдаг юм шиг байлээ. Тиймэрхүү имчилгээ нэлээ хийлгэсэн гэдэг. Нэг уудаг юм гэдэг нэлээ уусан гэдэг чинь. Тэгэд тэр сэтгэл зүйтэй ингээд ажиллаад тэгэнгүүт эхнэрээсээ айхаа болоод харин ч эхнэрээ хайрладаг болоод эхнэртэй нь бас уулзахаар эхнэр нь бас нэг тийм одоо бас нэг айцтай бас л аав нь ээжийн зодж исэн. Тэгээд тэрийг хамгаалах гэсэн дэ хөрлөгөө уур гаргадаг нэг тиймэрхүү. Тэгээд тэнд хоёр дээр ингээд ажиллахаар тэр асуудал байхгүй болчих жоохгүй. Бас нэг асуудал яаж яах гэхээр эхнэр авч чадахгүй байгаа нэг асуудал. Тэгээд тэр бол бүр бага наснаасаа эхлээд тэр гар хангалгандаа бүр хит их ингээд тонтоод тэрийг байх хийгээд. Тэгээд одоо эмэгтэй хүнтэй ойртох гэхээр нөгөөтг нь ажиллахгүй гар хангалган дээр бол зүгээр байдаг гэдэг. Тэгэхээр яаж одоо их нэртэй болох вэ нэг ийм асуудал байна гэдэг. Тэгээд тэн дээр бол битээр бас ингээд ажилласаар байгаад тэгээ яасан бэ гэхээр эмэгт гар хангалаг бол ганцхан гарнаас таашаал авах юм байна. Эмэгтэй хүнээс бүрэн бүтэн дүүрэн таашаал авах юм байна. Одоо хөөх одоо ингээд би хайрс те үнсэл ингээд тэгээд бүгд ингээс тэр тал дээр ингээ хоёулаа ингээд ажиллаад тэр байдлыг ухамсартанд төлөвшүүлээд мэдрүүлээд ингээд ирэхээр нөгөө даалт ухамсар гэж ярьдаг шүү дээ. Даалт ухамсарын тэр програмаараа эмэгтэй хүнийг таашаах тэр юм сэрж дотор нь ажиллаж эхэлж байгаа. Ингээд зүгээр болж байгаа. Иймэрхүү тохиолдлууд бол одоо манай дээр бол ингээд гардаг байхгүй. Тэгээд нэг энэ айдас ийм сэтгэл зүйн төлөв байдал, стресс, бие махбодын ачааллаас гадна зөвхөн физикал тэр бие махбодоос гадна сэтгэл зүйн нөлөөлнүүд эд эрхтэнд нөлөөлөд байгаа. Тэр дааварт нөлөөлөд байгаа. Тим нэг тохиолдлууд бол бас таны ярьсан шиг нийгмийн стресс ч юм уу те уур бухимдал ч юм уу. Энэ байдал чинь нийтээрээ бид нар нэг ингээд анхаарч үзэхгүй бол нийтийн энэ стресс гэдэг юм чинь өөрөө хувь хүний стресс болоод гэр бүлийн стресс болоод тэгээ хувь хүн дээр бухаараа эд эрхтэнд нөлөөлөх хэмжээний ийм асуудал байгаад байгаа талаасаа би бол их ярьдаг. Тэгэхээр нөгөө анагаахын уднаас л нэг юм бид юм. Бидний чинь тархин дотор чинь гипофиз гэдэг эрхтэн байдаг. За тэр болохоор ч маш сонир эрхтэн гэж явдаг. За. Тэгэхээр бидний чинь эпифиз, гипофиз гэсэн нэг юм бүрдэл хэсгээд байгаа. За. Тэр маань юу гэвэл цахилгааны энергийг химийн урлуулж чаддаг. Хойрогч чаддаг байхan тий. За тэнгуут л өөргөл нөгөө биднес чинь бие махбодыг удирдах байгаа нэг дааврууд байгаа даа. За жишээл одоо тестостероныг үйлдвэрлэе гэд нүтэнжүүлэгч даавар гэдэг маань эндээс үйлдвэрлэдэг. За. Гэтэл тэр тушаалыг дээрээс цахилгаан өгж байгаа хгүй юу? За. Тархи маань. Өөрөлд тархи маань тэр чигээр ингэ цахилгаан өгрөл явуулж байгаа тий. За. Тэгээ бөөн цахилгаан бие махбод руу
тушаал өгөхөөр химийн уралаар өгдөг. Тэгэхээр тестостерон чинь зүгээр л одоо мессенжер бүх химийн бодис. Гэдэг ерөөхдөө дааврууд чинь баахан химийн бодис явуулаа. Гэтэл тэр химийн бодисыг удирдах байгаа зүйл нь тарих. Тарих маань өөрөө цахилгаанаар процесс явуулждаг. Тэр нь хоёр өөр ертөнцийн зааг гэхгүй гипофиз маань. За тэнгуут л одоо бидний бодвол нөгөө стресс төвшүүр гэл янз бүрийн асуудал байна тийм. Тэр маань одоо химийн хэлээр яаж явагддаг юм бэ гэхээр тэр маань тархинаас гипофиз руу дохио өгөөд нөгөөтгөө бидний стресс даврууд хэсэгдэг. Кортизол, пролактин, тэгээд дээрэс нь нөгөө норадреналин, адреналин гэсэн даврууд гэсэн явждаг. Тэгээд нөгөө ад жаргалын даврууд болох окситоцин, тэгээд эндорфин үсгэл тэр давруудыг дофаминыг унгаагаад эхэлдэг. Тэнгүүд л баахан төгшүр. За тэнгүүд л тэрэн дээр нь биднес химийн талаас нь засангууд цахилгаан руу бас нөлөөлдөг. Чинь хоорондоо харилцсан холбоотой ертөнц шүү дээ. Тэнгүүд л одоо биднес яах вэ? Тэр нөгөө одоо стресс даврууд нь чөл кортизол гэдэг стресс давар ихсэхээр тестостерон үүлдэхлээр бэлждэг. Тэр нөгөө хүн чинь бол тэнд ингээд стресс айдас байла. Кортизол нь ихсээд байлаа. Тэнд тестостерон үүсэлтийг зогсоогоод идэг. Пролактин ихслээ тестостероны үйлдвэрлэлийг зогсоогоод идэг. Стресс даврууд маань. Тэнгүүт л ирэхэд биднес тэр стресс даврыг бууруулахаар бэлгийн даврууд нэмэгдэнэ. Бэлгийн даврууд маань буцаад тархийг өдөрдөж эхэлдэг. Эргэр. Тэгэхээр та болохоор ч юм бол нөгөө юу шүү дээ нөгөө эмнэлэг дээр ирэхэд бол сексологч гэдэг хүмүүс байх хэрэгтэй. Яриагаар нөгөө хүнийг сексийн засдаг. Тэгэхээр та ирэхэд бол зүгээр сексологч л байхгүй юу? Тэгээд ирэхэд бол тийм сексологчийн ажлыг хийгээд та тэрийг эмчлээд байгаа гэсэн үг. Бид нар болохоор ч юм бол доороос нь дааврын талаас нь тийм байна тийм материалын талаас нь эмчлээд энэ дотор байгаа асуудыг шийдэдэг. Жишээлх нь тэр үстэй амин хорлол бодол. Тэр маань болохоор ч юм бол одоо нэг барьж авахар зүйл биш шүү дээ. Шинэлгээ хийгээд ямар ч цусны шинэлгээ нэр гарч ирэхгүй. Гэтэл бид нүс дэвтийн цистерон тарингууд яаж юм бэ? Энэ дэх бодлын засраач. Тэгээд одоо бас зарим юу гэдэг. Одоо ч бол нэг шараад руу очиод хөвтөд байгаа нэг зарим асуудалтай хүмүүс байлаа. Гэхдээ яг сэтгцийн асуудал байсан уу эсвэл тэр даврын асуудалтай хүмүүс байсан уу тий? Айгуул давраараа шийдэх юмыг авчиад шараад руу явуулсан юм шүү гэсэн асуудал бас гарч ирдэг. Тэгэхээр энэ гоё юмуудыг л одоо бид нүс ингээд жил болгон л 11 сарын 10-нд яриад тэгээ эрчүүдийнхээ асуудлыг шийдвэрж өгөөд хэрэгтэй да. Тэгэх юм бол биднээс одоо тэгээ маш олон хүмүүсийн ингээм амьдралыг ингээд өөдөн татах гэдэг. Тийм шүү дээ. Одоо манай дээр ингээл нэг хүн орж ирлээ. Тамхи татдаг лээ. Тэнгүүл тамхины талаар ингээд яриад эхэлдэг байхгүй. Өөрийнхөө цаг завыг, алтан цаг завыг үрээд тамхичин ийм үү зүү та тамхи татах юм бол ингэдэг гээл. Тэгээ тамхинаас одоо сууц төлдөг, сууцын түлж байгаа түлэгдсэн суудсыг эмч чаддаг зүйл омега 3 та энийг өө гэдэг нөгөө өндөр чинь маш их цаг зохицуулдаг. Тэрний цаана биднээс яагаад ингэж өөртөө цаг завд золиослон биж тэр хүндээ тулж ажиллах гэдэг юм бэ гэхээр бол тэгээ миний нөгөө эго амбиц байгаа байхгүй юу? Юу вэ гэхээр бол энэ хүн чинь манай Монголд хэрэгцээтэй нэг эрг шурга. Тэр хүн маань хүчих юм бол айгүй бол тэнд бас нэг юм эвдэрнэ. Монгол улс хөгжих зарим юм эвдэрнэ. Тэгээд тэрээ эвдэрх юм бол миний амьдрал буцаад бас нуужигдана. Тэгэхээр ерөөд бол одоо тэг Монгол улсын одоо эрг шурга бүхэн үнцэнтэй. Тэг үнцэнтэй. Тэднээс бүгдээр ажиллаж иж биднээс ажиглалтай амьдрах хэрэгтэй. Тэг. Тэгэхээр ч юм бол одоо Монгол улсад одоо хүн болгон үнцэнтэй яваад байдаг. Тэг. Тэгэхээр нэг хүн ч гэсэн эрүүл сарвал байх нь буцаад биднэрт ашигтай яваад байдаг. Яг одоо энэ чинь буддизмд нөгөө шүтэн барилдлага гэдэг юм л. Бүх зүйл хоорондоо уялдаан харилцан хамааралтай бие биенээсээ хамаарч байгаа. Нэг хүнийг хорлоход тэр хүнийг биш өөрийгөө хорлож байгаатай адилхан. Та магадгүй одоо жишээ нь нэг хоньыг хорлчихъя гэж бодъё л доо. Эсвэл нэг хонд нэг тийм хортой мухай юм идүүлчих хамаагүй энэ хонь юм чинь гэдэг. Гэтэл тэр хонь өвчлөөд өвчин халдварлаад тэгээ хоньнууд бүгдээрээ өвчтэй болох юм бол буцаал тэрнээсээ хамаарал нөгөө ковид туссан шиг те сарсан бавгаханаас ковид үүссэн гэдээ яриадсэн. Тэр шиг хоньны халдвар хүнд халдах юм бол за тэгээд хүмүүс өвдөх ч юм уу те ийм эрсдэл байгаа байгаль оршихуй хүн төрлөختөн өөрсдөө ингээд бие биенээсээ харилцан хамааралтай байгаа учраас өөрийн эрэхгүй бусдыг хайрлахаас аргагүй, бусдыг дэмжихээс аргагүй, бусдыг гисэн одоо та бол маш гоё тийм нэг үлсгөө яг эмч хүний гоё тийм нэг сэтгэл байд юм байна л та. Тэр сэтгэлээрээ хандд юм нөгөө мөнгө ашиг авах гэхээсээ илүү тийм. Яг ийм сэтгэл байж эн чинь өөрөө нөгөө хүн, эн чинь өөрөө нөгөө хүний чанар,
хүн чанар гэж яриад байгаа шүү дээ. Нэг чанартай хүн болгодог юм чинь нэг ийм сэтгэл зүрх, хайр, нэгүсэл юм байна гэд ингээд одоо бид нар орчин үед бол нэг иймэрхүү байдлаар ярьж байгааг шашнууд бол дээхэн үедээ бас нэг ийм хайр, нэгүсэл те буянлаг байдалч гэдэг юм уу. Нэг иймэрхүү байдлаар ингээд явж исэн юм байна лээ л те. Тэгээд энэ талаас нь ярьсан ч гэсэнтэй энэ чинь бас ингээд ач холбогдолтой. Тэгээ энэ 11-р сарын 19-ний өдрийг таны хувьд бид нэр монголчууд бид нар яаж тэмдэглэж, эрчүүд бид нар яаж энэ дээр энэ өдрийг далимдуулж энэ эрүүл мэнд, энэ эр хүний нэг эрлэг байдал те хямртай байдал, энэ тестостерон гэдэг даавраас хамаарсан нэг тийм юм цаана нь бол явж явах гэдэг шүү дээ. Яг анагаахын биологийн хэлээр ярих юм бол энэ байдлаа яаж өсгөж авч явах юм болоо гэдэг асуулт танаас асуумаар байна л та. За уг нь бол тэгэл нөгөө миний хүслээр бол те энэ өдөр маань нөгөө эрүүл мэндийн нэвтрүүлэлт айгүй олон хийгээд таны эрчүүд маань тодорхой хэмжээнд эрүүл мэндийн босралтай болоод тэгээд эрүүл мэндийн босрал маш чухал байдаг юм л да. Тэгэхээр нөгөө эрүүл мэндийн босралгүй хүмүүс л өөртөө хохироод идэх. Тэгэхээр нөгөө эрүүл мэндийн босралтай хүмүүс маань хэр барихтай өөрөө хохироодгүй эрүүл сурвал байгаад амжилтанд хүрээд идэх. Тэгэхээр нэгдүгээр эрүүл мэндийн босралын сайжруулмаар байдаг. За дараагийн асуудал нь болохоор ч юм бол нөгөө юм байгаа юм л да. Нөгөө эрчүүд маань бас эрүүл мэндэд анхаарал хандуулахаас гадна манай хүүхнүүд маань, эмэгтэйчүүд маань нөгөө үзэсгэлэнтэй эсрэг талынхан маань эрчүүдийн анхаарал хандуулсан тийм. Ээжүүд маань нөхөртөө тийм. Дээрэс нь охтууд маань аавдаа анхаарал хандуулсан. Тэгээд жишээлх юм бол одоо нэг настай аав байх юм бол аавгаа эмнэлэгт үзүүлээд тийм. Одоо мандарч бол өчнөө сар жилээр эмнэлэгт хандаагүй бас хүмүүс орж ирдэг. Яагаад хүүхдүүд нь аавгаас эмнэлэгт үзүүлж тийм бөмөд. Уг нь бол ингээд үзүүлээд одоо зайшгүй бие өвдөхөр өстой биш шүү дээ. Өвдөөгүй байхад нь үзчих юм бол ямар нэгэн асуудлыг баг дээр нь илрүүлээд маш хямдхан зардлаар үр дүнтэй хэмжлэх болцоотой үзүүлгийг манайхан дандаа хүндрүүлэх гэдэг. Зайшгүй шинж тэмдэг гараад муутхыг хүлээгээд идэх. За аавгаа муутхыг хүлээгээл. Мууц нь одоо эмнэлэг үзэн шүү гэдэг тийм. Тэрний оронд тийм баг дээр нэмжих юм бол тэр ч юм бол эдийн засгийн бол маш бага зардал гардаг тийм. Тэгээд урьдчилан сэргийлэх үзлийг сая төгрөгүүл өвчтний дараа 100 сая төгрөг гарна. Хамаагүй ашигтай бол тэр урьдчилан сэргийлэлт бол. За дээрэс нь одоо нөхрөө ч гэсэн ингээ үзүүлээд за чил нэг найз нь одоо эмнэлэг төвчлэхэд тэр эрэгтэй найздаа тийм элдв янзын хэрэгцээг үүжих хэмжээс пими барьж очих хооронд ганц нэг D витамин омега 3 өгдөг ч юм уу тийм. Арай нэг тийм соёлтой ухаалаг боловсон билийг өгөөд хөвгүүдээ болохоор ч юм болсон тийм. Одоо бас нэг амьдралд нэг хэрэгцээтэй болох билиг мэлийг өгдөг ч юм уу. Гэх мэтээр ирэхэд бол эрчүүдээ нэг тодорхой хэмжээгээр халамжсан өдөр болоосаа. Эрчүүд минь хувьдаа болохоор бол тийм. За 364 хоног арх уучлаад нэг өдөр ч гэсэн арх уухгүй өнжөө гэдэг тийм. Тэгээд тэр өдрийг болохоор ч юм бол та арх уудгүй, тамхи татдгүй, эр хүн шиг бас нэг өдрийг өнгөрөөж хэрэгтэй байгаа. Гэх мэтээр ингээд аюу гой ингээд тийм. Ажил хэрэгч ингээд өнгөрөөдөг бол зүгээр. Тэгэхгүй бол нөө Мартин нэмнээс араас орчвол баларлаа шүү дээ. Тий. Тэгэхээр төр засгийн зүгээс бас нэг анхаарах юм байж болох уу? Ер нь бол би төр засаг гэж ярих дургүй дээ. За. Одоо би өвчнүүдээ ингэдэг байхгүй юу? За. Та нар яагаад өөрийнхөө өвчтнийг эмчийн үүрэг хариуцлага гэж өргүүлдэг юм бэ? Энд чинь таны өвчин. Тийм шүү дээ. Таныг эмч өвчтэй болгоогүй. Эмч бол зүгээр танд туслах гэсэн санаатай л хүн явж байгаа. Тэгэх юм бол ерөөдөө та эмчтэйгээ гар нь нийлж гад хамтраад энэ өвчнийг л ялах дийлэх ёстой. Гэтэл бүх ачааг эмчтэй өргүүлдэг. Та эмчлээ хий, та номоо унш, та гам барь. Би зүгээр ингээл бижил эрүүл болоор байна л гэсэн хандлагатай явдаг. За тэнгуут л тий ерөөдөө бол энэ чинь нөгөө өвчтөн гэдэг маань өөрөө одоо жишээлх юм бол одоо Монгол өвчтөн, гадаад өвчтөн хоёрыг ингээд харьцуулах асуудал гарч ирэн л да. Гадныхан орж ирээд үзүүлэхээр яадаг хэрвэл нөгөө эмч хэлсэн бол заагүй яваагүй яг үгэнд нь ороод идэв. Яг бол тийм чинь эмчийг хүндэтгэх тэр соёл тэр хүнд байгаад байхгүй. Яг хэлсний биелүүлнэ. За та энэ талаар энэ манай фэйсбүүк дээр бичсэн байгаа та уншчаараа гэх юм бол уншаад тэр талын тодорхой хэмжээр мэдлэгтэй болоод тэр гам маа зүв бариад ингээд эмчилгээнд хамтран ажил явуулдаг. Гэтэл манаа дээр яадгүй ерөөсөл энэ бүхэн эмчийн үүрэг хариуцлага ингэх гэдэг. За тэрнтэй адилхан биднес төр засаг гэх юм бол бас яг тийм болж байгаа байхгүй. Төр засаг бүхнийг хийх гэстэйгээд нөгөө хүн өөрөө юм хийхгүй болох гэдэг.
Тэгэхээр би болохоор ч юм бол ер нь төрлөө хандж ерөөхдөө янз бүрийн хүсэх ерөөс хүсэлгүй гэдэг. Яг нь бол хит их хүсэх тусмаа тэр хэмжээгээр одоо гордлого үсээд өөрөө өөрөө бүтлгүүдэх хариуцлага болоод байна тий. Тийм. Эр хүн болгон өөрөө өөртөө эзэн байгаа тэр байдал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд бас нөлөөтэй болох гэдэг юм л да. Хөвгүүд сайн хөвгүүд бий болох, сайн үр удам бий болох тийм ээ. Тэгээд тэр нь цаашаага үндэсний хэмжээний сэргэн мандал болох тийм боломж байгаа юм байна гэж таны ярианаас бол ойлголоо. Тэгэхээр нөгөө монголчууд маань хүчрэг байх юм бол бид нар чи ямар гоё байгааг одоо өдөр харж байгаа шүү дээ. Чул одоо Монгол зүй гэдэг нэг хамтлаг байна. Эдгээр банд нар очивол дэлхийн нэрийг гаргаад тэрнийг харж биднес баясч байгаа юм шүү дээ. Баясаж умагч чинь. Эдгээр залуучууд сайн явахад Монгол улс тэр чигээр умагч чинь. Одоо physical Asia гэдэг нэвтрүүлэгт эдгээр залуучууд орол тэнд гоё тэмцээн үзүүлэхэд л Монгол улс тэр чигээр умагшвал бүгдээрээ гоё сэргэж ирж байна. Тэгэхээр ерөөхдөө бол ингээд сэрэгдсэн гоё хүмүүс олон байх тусмал биднээсээ амьдрал бүр л гоё болох гэдэг. Тийм шүү. Тэр ойлгомжтой. Та бол яг сайхан тэр нөгөө яг эмч хүн учраас яг тэр ангаах талаасаа би физиолог дээр нь ажилтдаг хүн талаасаа яг энэ тал руу санаа зов сэтгэлэн чилээж ингэж ажилтдаг хүн юм байна. Би болохоор ухамсар сэтгэлгээ талаасаа ингээд анхаарал тавьж ажилтдаг нэг юм байж байгаа. Тэгээ хоёлаа бол яг жинхэнэ нөгөө арга билег хоёр ингээд бие биедээ таарад нэг бөөрөнхий болдог шиг л хоёр талаас нь хоёлаа тий ярилцлаа. Тэгэхээр одоо жишээл одоо нөгөө тархины үхэл явагдах юм бол зөвхөн зөксөлжсэн чинь тэр хүнийг ургамал гэж үздэг. Тархигүйгээр хүн бол хүн биш. Тийм ээ. За дээрэс нь сексийн хамгийн чухал эрхтэн юу гэхээр манайхан боож байгаа гэдэг үгүй тархи байдаг. Тархин дотор л тэр хайр, дурлал, секс бүх юм энэ дотор л явагддаг. Тэгэхээр биднес тархи маань эрүүл байх маш чухал байдаг. Тэгэхээр одоо сэтгцийн эрүүл мэнд, биеийн эрүүл мэндийг хизээж салгаж ойлгож ерөөс болохгүй. Дандаа хамтдан л имжлэх хэрэгтэй. Тэгээ яг тэр цахилгаан энергийг зөв удирдах, тэр цахилгаан энергийг зөв зохих төвшөнд нь байлгаж биеийн тэр гормоны өөрчлөлт удирдлагаа зөв тэнцвэртэй байлгах талаас нь болно. Тэг би энэ болохоор нэг ухамсар даалд ухамсар сэтгэл зүй бодол гэдэг юм энд яриад байдаг. Та бол тэндээс нь ингээ эмчлээд байдаг. Хоёулаа өнөөдрийн ярилцлага бол энэ хүрээд ингээд уулзаад тэгэл хоёулаа арга бэлэг болж байна. Арга бэлэг болж байгаа юм байна. Тэгээд тантай ярилцахад бас үнэхээр сайхан байлаа. Та бол үнэхээр нэг эмч хүний зүрх сэтгэл нэг юм байдаг бахаа л гэж бодогдож суулаа л та сая. Тэгээд үнэхээр Монгол эрчүүд маань хүчрэх байх хэвээр. Манай Монгол эрчүүд ер нь манай Монгол үндэстэн нэг тийм сэрэг цаг нь болцсон юм байлээ л дээ одоо яг энэ 90 цаг үе дээр. Нэг өндийх цаг нь болсон тийм 90 цаг үе дээр байгаа юм байна лээ. Тэгээ тэр өндийх 90 цаг үеийн дааврын хувьд тэр өндийлгөх юм нь бол тестостерон даавар юм байна гэдгийг би таны ярианаас зөвхөнж ойлгож байна. Би өөрийнхөө ярьдаг зүгээс бол энэ эр хүн Монгол эр хүн гэдэг энэ язгуур чанараа сэрээж бид нар юм хүчрэхэг, зоригтой, тэгээ альва юмнаас стресстэж бухимдахгүй, түрүү нөгөө төр засгаа харж стресстэхгүй, өөртөө бүтээгч нэг тийм жинхэнэ Монгол эр хүний нэг тэр нэг байгаллаг эр чанарыг бид нар бас ингэж сэрээж өөрөөрөө омогшсон, бахархсан тийм нэг асаж бадарсан эрчүүд бас олноороо бий болоосаа гэж бодож байна. Тэгээд нэвтрүүлэгт маань өргөдөж ирээд үзэгчид маань үнэтэй сайхан зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Үзэгчидтэй дараагийн ухамсарын хүч подкастын үзэх хүртэл түр баяртай гэж өндөрлөё. Бүх эрчүүдтэй энэ 11-р сарын 19-ний олон улсын эрчүүдийн баярын мэнд хүргье.